Засгийн газрын төслийн цацтгалын хүрээнд хөрийн босгыг 70% хүрэхээр санал гаргасан. Түүнийг улсын хурл дэмжээгүй, харин өчигдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга улсын хурлын даргад 60% болгон бууруулж дахин өрийн таацыг нэмэгдүүлэх төслийг өргөн барьсан байна. Өнөөдөр төслийн давтартай байдлын тухай хуулийн дагуу 40% байх ёстой өрийн босго 55-д хүрээд байгаа. За тиймээс засгийн газар төслийн давтартай байдлын тухай хуулийг нэгэнт зөрчилдсөн учраас 70% болгож эдийн засгийн хувийн хвшилтэд тулгуурлан тэтгэх саналыг ерөнхийдөө гаргасныг их хурл 3-2-оор дэмжээгүй. За харин өчигдөр үндсэн хуулийн 23 жилийн ойтой давхцуулан Монгол улсын сайд Баяр цог их хурлын даргад 60% гэж өрийн босгыг бууруулан орууллаа. За энэ саналыг их хурл дахь нам бүлэг эвслийн дарга нар зөвшөлдөж шударга сэвсэл хийгээд ардчилсан намын санал нэгдээд байгаа болтой. Сая би Гарамгааватар даргатай одон тий одоо арчилсан бүлгийн дэд даргатай талаар зөвшөлдөж ярьчлаа. Одоо Бямцах даргатай ярихаар бэлтгэж байна. Тэгээ өдгөөс хойш өөрийнхөө бүлгийн гишүүдтэй зөвлөлдөө гэж бодож байна. За хэрвээ өрийн тооцоог одоо 60% хүртэл нэмээд за гадаад зах зээл дээрээс харьцангуй одоо хямд их хөөсөр засгийн газар босгож чадах юм бол орж ирсэн одоо зоргоор нь өнгөрсөн жилүүд шиг дэд рүү зарахгүй зөвхөн эдийн засгийн өрөөгөөж хурдан өгч чадах тийм одоо хувийн хвшил дээр явж байгаа дэд төсөл хөтөлбөрөөр зарах хэрэгтэй гэдэг энэ бол зарчмын байрлал юм. Өөрөөр хэлбэл өрийн таац дотор засгийн газар баталгаа гаргаад бэлэн болсон хувийн хвшлийн зарим төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж болохоор ийм байдлаар хэрвээ ойлголцож чадах юм бол явж болно гэж бодож байна. Өнөөдөр өдөөс хойш нам эвслийн бүлгийн хурал ээлж тусаар зарлагдсан хуралцсан. За байр сууриа нэгтгэхээр инхүү хуралдаж байгаа юм. Монгол Ардын намын бүлгийн зүгээс өрийн босгыг нэмэгдүүлэхгүй гэдэг байр сууриас гажихгүй гэдгийг мэдгцээр байгаа. За ер нь бол дотоодын нийт бүтээгдэхүүний 55%-тай тэнцэж байгаа өрийн босгыг 5-аар нэмэгдүүлэн авсан зээлийг Чингис Бонд шиг замд зарцуулахгүй үйлдвэрлэлийн салбар руу чиглүүлэх зорилгоор нэмхийг зөвшөөрлөө гэдг мэдэгдэж байгаа юм. За эсвэргээр үйлдвэрлэлийн салбараа зээлийн хөрөнгөөр тэтгээд эдийн засгийн хямралаас гэтлэхгүй гэдэг байр суурийг гишүүд бас илэрхийлж байгаа. Ихэнхдээ үйлдвэрлэлийн төслүүд байгаа. Жишээлх юм бол цементийн үйлдвэрлэл дээр мөнгө татагдж байгаа юм байна. Гангийн үйлдвэрлэл дээр ярьж байна. Нефт боловсруулах үйлдвэрлэлийн асуудал яригдж байна. За дээрэс нь одоо зэс боловсруулах үйлдвэрийн талаар нэлээд олон жил ярьсан. Энэ асуудал бол шийдэгдэхгүй үлэгдэж байгаа. Орж ирсэн мөнгө нь өнөөдөр юу орсныг бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгэхээр одоо гинт дахиад мөнгө өгөх юм бол хүнд үйлдвэрлэлөө оруулна гэдэг бол бас худлаа. Яг бол өнөөдрийн засгийн газар энэний өмнөх засгийн газар дээр аж үйлдвэрийн яамаа ойлгуулах гээд ийм одоо Монгол улсад байгаа баялагийг цаашаа ингэж боловсруулъя гэж хийсэн судалгаагаа засгийн газартаа танилцуулж чадаагүй. Тэгэхээр одоо энэ засгийн газрын танилцаад гинт тухайн ороод наашаа цаашаа гэдэг нь хаашаа бол тодорхой аж ахуй бус нөгөө татвар төлөгчнөр суурин дээрээ босцсон ийм газар бол өөр авахд бол тэр аж ахуй дотор л эргэлдэн ш. Манайх ч нэрсэн аж ахуйд нь босоогүй байхад өөр авлаа өөр юунд дотно халамж хангамж хизээч эргэжлүүлэгддэг зам руу орчод байдаг. Аж үйлдвэрийн салбарын хүнд үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулалт хийх нь үр ашиг нь их боловч суур боломж нь таарах учраас өнөөдөр хөрөнгө оруулалт хийлээгээд төргөн хугацаанд хямралыг гэтлэхгүй. За тиймээс өрийн босго нэмэгдүүлж зээл авах нь эдийн засгийг эмгээс гаргах буруу онос гэж. Тиймээс өрийн босго нэмэгдүүлж зээл авах нь эдийн засгийг эмгээс гаргах буруу онос гэх байр суурийг гишүүд илэрхийлж байгаа. За ер нь бол өрийн босгыг нэмэгдүүлвэл 2 тэрбум ам долларын зээл авах эрх засгийн газарт бий болох юм а.